За төхөөрөмжийн ажлын горимттой танилцъя. За ажлын горимтыг өөрчлөхийн тулд config төвчлөрөн дээр дараад конфигурац пункт руу ороод за сумаараа доош явуулаад режим работы буюу ажлын горимт л. За ард нь rab гэдэг нь болохоор рабочий буюу ажлын горим гэсэн үг. За энэ ажлын горим нь болохоор зэрэг яг систем одоо галын тохиоллоо хянаад бүрэн ажиллах энэ ажлын горим. За ажлын горимоос гадна Atlantica 1 2 буюу энэ маань үндсэндээ тохиргооны горим. За системийг одоо суйрлуулж байгаа үед энэ горимод дээр тавьбал зүгээр. За энэ горимод нь ямар ч гоrim гэхэл зэрэг систем суйрлуулж явах үед одоо систем толбогдсон хаягийн төхөөрөмжнүүдийг салгаж нийлүүлэх тохиолдол нь их байдаг. За энэ тоолонд бол хэрвээ ажлын горим дээр байсан бол одоо дууд тохио төгшөөрөх мэтлэнгээр хүндрэлүүд гараад идэг. Тийм учраас Atlantica 1 2 гэдэг горим дээр тавьсан тохиолдолд бол за төхөөрөмж салгаж нийлүүлэх үед бол ямар нэгэн дуу тохио өгдөггүй. За тест горим нь болохоор зэрэг за системийг тестлэх тийм горим. За энэ горимд бол галын тохиоллын мэдгчээс төгшөөрөхөд бол пультэн дээр өөр дээр нь бол төгшөөрийн хонх бус индикаторууд нь яг ажлын горимх шиг ажиллана. Гэхдээ эвлэлийн бусад туслах төхөөрөмжнүүд бол ажиллахгүй. Тэгэхээр одоо тестийн горим руу ороод тест хийж үзье. За тест дээр очиод enter кнопоо төвчлөөрөө дарна. Тэгэхээр зэрэг нөгөө режим работ маань тест болсон байна. За ингээд үндсэн дэлгэцлэг очив. За үндсэн дэлгэцлэг очихлоо зэрэг дэлгэцэн дээр дежурны тест буюу тестийн горим руу ирж байна. Орсон гэсэн одоо нөхцлөө зааж өгч байгаа. За тэгээд тестийн горимд орсны дараа зориултын лазер тестрээр мэдрэгчнийхээ индикатор руу тусгаж бид төгшөөрөв. За одоо би аль нэг мэдрэгчлүүгээ тестийн мэдээ өгдөг. За төгшөөрөгсөн. За энэ үедээ зөвхөн төхөөрөмж нь өөрийнх нь дуу тоонх ажиллаа. Дэлгэцэн дээр тухайн мэдрэгч барьсан өрөө буюу Office 103 гэж нэрлэгдсэн мэдрэгч төгшөөрөж ажиллаж байгаа. За тэгэхээр доотлын нөгөө нэг пашаар гэсэн чис 0.1 болчихсон. Тэгэхээр одоо нэг зооноос нэг мэдрэгчээс галын тохиолын төмрийн төгшөөр ирсэн байна гэсэн. За аль зооноос ирснийг өөрчлөх тулд нөгөө тогтоолн дээр даахлаа зэрэг Office 103. За тэгэхээр за дуугууд звук гэдэг товчон дээр дараад хаачч болно. За энэ пашаар гэсэн цэсн дотор байгаа энэ мэдээлэл маань зөвхөн идэвхтэй галын тохиолын төгшөөрийг зааж яадаг. Хэрвээ би сброс пашаар гэдэг галын тохиоллоо төгшөөрийг цуцалчих юм бол энэ мэдээлэл 0 болоод алга болчихно гэсэн. Одоо anga буцаад хоосон болчихсон. За тэгээ буцаад нүүрлүү автоматар шилжчихсэн байна. За ингээ гих мэтлэнгээр тест бид нар системээ бүрэн тестийн горимд оруулж байгаа шалгачих болно.